Хэрвээ та хөрөнгө оруулалтаа дан ганц хадгаламжаар хязгаарлахгүйгээр хөрөнгийн загт хөл тавихаар шийдсэн боловч хувьцаа болон бонд зэргийг хэрхэн авахаа мэдэхгүй байвал энэ бичлэгийг үзээрэй. Хэдүүлээ тэгэхээр эхлээд хувьцааны арилжаа хэрхэн явагддгийг жишээгээр харцгаая. За энэ зурган дээрх жишээн дээр бол дорж болон дулмаа гэд хоёр хөрөнгө оруулагч байгаа. Дорж дулмаа хувьцаагаа зараад дулмаа доржоос хувьцааг нь аваад оронд нь мөнгө шилжүүлэх жишээ байгаа. За зурган дээр харагдаж байгаачлан хоёр хөрөнгө оруулагч минь хоёулаа үн цаасны компанийн данстай байгаа. Тэргээрээ дамжуулж иж хувьцааны арилжаанд оролцох боломжтой байгааг бол харж болж байна. За тэгэхээр арилжаа маань хэрхэн явагддаг вэ гэхээр зэрэг нэг талаас дорж зарах захиалга өөрийнхөө үн цаасны компанийн дансаар дамжуулаад явуулна. Нөгөө талаас дулмаа авах захиалгыг Монголын хөрөнгийн бирж рүү энэ хоёр захиалга нь ингээд үн цаасны компаниар дамжиж очоод тэгээ хооронд нь Монголын хөрөнгийн бирж дээр энэ хоёр захиалга холбогдоод дулмаа руу доржийн хувьцаа шилжээд дулмаагийн мөнгө бол дорж руу шилжиж орчихсноор энэ хүү захиалга маань биелдэг байгаа. Тэгэхээр энэ процесс дээр бол Монголын хөрөнгийн бирж бол авах захиалгыг нь зарах захиалгатай ингээ холбоод хувьцаа бол нэг хөрөнгө оруулагчаас нөгөөрөө шилжиж байна. Энийг бол одоо нарантуул захтай бол зүүрлээд харчиж болно. Нарантуул Монголын хөрөнгийн бирж бол нарантуулын үүргийг бол энд гүйцэтгэж гин гэсэн үг. За худалдаа авагч нь бол дулмаа, худалдагч нь дорж болж байгаа. Ингээд дорж дулмаад өөрийнхөө хувьцааг зарж байгаа. Монголын хөрөнгийн бирж бол яг захын үүргийг бол энэ жишээн дээр бол гүйцэтгэж байна. Тэгэхээр тэр хувьцааны мэдээлэл хаагур дамждаг юм бэ гэхээр зэрэг дан ганц Монголын хөрөнгийн биржээс гадна үн цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр бүх хувьцааны мэдээллүүд бол хадгалагдж идэг. Яг хэдэн ширхэг хувьцааг эзэмшдэг, ямар ханш дээр авсан гэх мэт бүх дэлгэрэнгүй мэдээлэл бол энэ байгууллага дээр хадгалагдж идэг. 1072 хувьцаа хүртэл байдаг. За ногдол ашиг бас хэдийг авч исэн бэ гэх мэт бүх мэдээллүүд бол энэ дээр байгаад тэгээ энэ дээр бас доржоос дулмаараа шилжсэн гэдэг нь бол хадгалагддаг байгаа. За ингээд доржийн зарсан хувьцаа дулмаараа шилжснээр энэхүү хувьцааны арилжааны процесс маань биелэгдлээ. Гэхдээ үүнийг хийхин тулд яг харахгүй та үн цаасны компани дээр хөрөнгө оруулалтын дансаа нийлэгдсэн байх хэрэгтэй. За хэрхэн дансаа нийлэх үү, хэрхэн арилжаа хийх вэ гэдгийг эндээс одоо үзнэ үү. Хэрвээ та үн цаасны компани дээр данстай эсгээ мэдэхгүй байгаа бол та Mongolia-гаар ороод профайл дээрээ дараад доош нь гүйлгээд төрд байгаа миний мэдээлэл рүү ороод үнэт цааснууд хувьцаа гэдэг дээр орох юм бол таны 1072 Эрдэнэс 570% хувьцаа чинь яг аль үн цаасны компани дээр бүртгэлтэй байгаа юм бэ гэдэг чинь гараад ирчдэг. Минийх бол Apex Capital дээр байгаа 1072 ширхэг хувьцаа байгаа. Хэрвээ таних бас адилхан ингээд үн цаасны компанийн чинь гараад ирээд тэгээд нь хажууд нагаа утас руу залгаад үн цаасны компанийнхаа дансыг идэвхжүүлээд арилжаагаа хийхэд бэлэн болгох боломжтой байгаа. За тэгэхээр та Mongolia дээр үн цаасны компанитай эсгээ шалгаад ямар ч бүртгэлгүй байх юм бол та Монголын хөрөнгийн бирж рүү ороод вебсайт руу ороод үн цаасны компаниудаас судалж агаад нэгэн дээр нь дансаа нийлгэнэ гэсэн үг. За үн цаасны компани руу орохын тулд та эхлээд гишүүн брокер энэ дээр 3 зураас дээр дараад гишүүн брокерийн мэдээлэлгээ орох юм бол нийт 52 үн цаасны компани байгаас одоо брокер гэдгийг нь бол сонгоно гэсэн үг. Бүгд бол брокер гэдгийг хангаж байгаа. Зарим нь бол онлайн арилжааны платформтой эсхийг бол хангахгүй байна. Тэгэхээр утасны апп эсвэл компьютер дээр арилжаа хийх боломжгүй гэсэн үг. Интернетээр заавал очиж гараараа захиалгын хуудас бүгэлж ижил аавна гэсэн үг. Гэхдээ одоо бол баг бүгд онлайнаар бол арилжаа хийх боломжтой болсон байгаа. Тэгэхээр 51 компани гэдэг бол асар олон байгаа тул та тэднээс нэгийг сонгох хэрэгтэй болно гэсэн үг. Заавал дан ганц нэг компани дээр биш, олон компани дээр зэрэг үн цаасны компанитай байж бол бас болдог байгаа. Та яаж үн цаасны компани сонгох вэ гэхээр зэрэг та санхүүгийн тайлангаас нь бол аль нь одоо хамгийн том их хөрөнгөтэй эсвэл орлого ашигтай бэ гэдгийг нь бол ингээд судалжиж бол болно. Бас тэрнээс гадна яг энэ гишүүн компаниуд арилжааны тайлан гээд 3 дугаар сарын тайлангийг харах юм бол энэ дээр аль үн цаасны компани хамгийн их арилжаа хийгддэм бэ гэдгийг ингээд харчиж болно. Арилжаа хийж гинэ гэдэг бол олон хүмүүс
энэ үн цансны компаниуд дээр бол итгэл найдвараа өгөөд арилжаагаа хийж гинэ гэсэн үг. Тэгэхээр хамгийн их хийдэг нь бол одоо 188 тэрбумаар голомт капитал байна. Тэр дундаа бол одоо энэ хувьцаа гэдгийг харах юм бол 21 тэрбумаар бол голомт капитал хийсэн. Дараа нь бол TDB Capital, Investcorp, BDSEC, Mandal Capital Markets, 5 богд, Art Securities, Apex, Тэнгэр Capital гэх мэтлэн компаниуд бол эхний 10 нь бол ингээ байгаа юм. Яг арилжаагаар бол эренблэгдээд. За би эндээс бол Apex Capital хамгийн ихэнд бол TDB Capital Securities дээр бол дансаа нийлгээд бол арилжаа бол тодорхой хэмжээнд хийж исэн. Өөр Apex дээр бол нийлгээд хийж исэн. Тэгээ сүүлд Art Securities-д шинжээчээр ажилд ороод тэрнээс хойш бол би Securities-ийн Art App дээр хувьцааныхаа арилжаануудыг бол хийдэг болсон байгаа. За эдгээр компаниуд бол арилжааны систем нь бол бас өөр өөрийг бол ашигладаг байгаа. TDB Securities бол ганцаараа өөрсдийн арилжааны системийг бол бүр үүсгээд хөгжүүлээд тэрэн дээрээ бол ажилдаг. За бусад энэ компаниуд бол iFinance, Polaris гэд хоёр компани аль нэг системийг бол ашигладаг. Бүгд бол ижлэхэн функцтэй авч зарах, тэгээд дансаа цэнэглэх энэ төр бүх үйлдэлүүд нь бол адилхан. Бараг хоорондоо бол ялгаа бол багатай байдаг. Би бол одоо саяны 3 компани дээр яг апыг нь арилжаагаа хийхэд бол ямар нэг алдаа бол гарч байгаагүй. За тэгээ 1% шимтгэлийг бол энэ үн цансны компаниуд бол арилжаа хийх болгонд бол аавна гэсэн үг, авдаг байгаа. За та тэгэхээр 100 төгрөгөөр хувьцаа авах юм бол 1 төгрөгийг нэмж энэ брокерийнхаа компанид төлнө л гэсэн үг. 101 төгрөгийг шилжүүлнэ гэсэн үг байгаа. 1 төгрөгийн брокер аваад 100 нь бол нөгөө хувьцаа зарж байгаа хүнд бол шилжинэ. Танд бол харин 100 төгрөгөөр авч байгаа хувьцаа бол очно гэсэн үг байгаа. За дараачийн нэг үн цасны компани сонгохдоо нэг чухал шалгуур нь бол үн цасны компаниуд ер нь хэр их судалгаа шинжилгээг харилцагч нартайгаа хуваалцдаг юм бэ гэдгийг бол судлах хэрэгтэй. За миний мэдхээр бол Apex дээр бол яг ингээд судалгаа шинжилгээгээд вебсайтаар нь ороод үзэх юм бол нэлээд хөөрхөн судалгаануудыг бол одоо CEO, банкнууд энэ төр дээр бол хийцэн байгаа юм. Тэгэхээр эдгээр их судалгаануудыг ингээд тогтмол хийж гин гэдэг бол эдгээр үн цасны компаниудын шинжээчнэр нь бол илүү мэдээлэлтэй байгаа гэсэн үг. Хэрвээ та аль хувьцааг авах вэ энэ гэсэн зөвлөгөө авахыг хүсвэл танд хилээд өгчих магадлал өндөр байна л гэсэн үг. За 5 богд капитал бол илүү банкны хувьцаан дээр бас энэ судалгаанууд бол хийдэг. За MICC бас компаниуд дээр бүр нэлээд дэлгэрэнгүй шинжилгээнүүдийг бол гаргадаг байгаа. MICC-ийн мэдээ гэдэг рүү н ороод тэгээд судалгаа гэдгийг дарах юм бол ингээд эдийн засгийн тойм компаниудын судалгаа зэргийг бол хамгийн сүүлд бол 3 сарын 16-нд Mandal даатгал дээр бол хийж исэн юм байна. Гэх мэтлээ ингээд компаниуд нь тогтмол хийгээд тэгээд Facebook дээр бас хэр идэвхтэй идэм бэ? Facebook дээр ингээд мэдээлэлээ хуваалцдаг юм байна уу? Тэднийг нь одоо голомт капитал бол ингээд өдөр болгон зах зээлийн мэдээгээд маркет апдейт гэдэг бол лайв хийдэг байгаа. Тэгэхээр эдгээр бол эдгээр компаниуд бол нэлийн мэдээлэл нь бол судалгаа шинжилгээ тодруулж асуух зүйл ах юм бол эдгээр компаниуд бол хилээд өгч болох чадвартай байна л гэсэн үг. За дараачих нь бол үн цасны компаниуд гар утасны аптай гар утсаараа арилжаа их бол илүү амар өгдөг тул гар утасны аппликейшнтэй юм уу? Тэгээд бас компьютер дээр арилжаа их боломжтой юм уу? Ялангуяа компьютер дээр одоо энэ Art Securities-ийн вебсайт руу ороод арилжаа их гэж ороод тэгээд энэ арилжаа руу дарах юм бол одоо энэ дээр ингээд хувьцааны ханшийн зураг чартыг ингээ хараад тэгээд энд нь ингээд яг авах зарах хэмжээ энтрийг харж боллоо. Тэгээд энэ дээр нь ингээд арилжаагаа өгдөг ийм үйлчлэгийг санал болгодсон байх уу гэдгийг бас асууж сураглаад санал болгодогтой та дансаа нийлэгчүүл илүү дээр байгаа. За бас нэг шалгуур нь бол гадаад арилжааг санал болгодог үн цасны компани ах юм бол танд бас дараа гадаад арилжаа ихт бол илүү амар байхах. За энд бол одоо 5 богд капитал байж энэ 5 богд капитал бол арилжааны 1% бас шимтгэлтэй байд юм байна. За хамгийн их гадаад арилжаа хийгддэг үн цасны компани бол яа харахгүй голомт капитал гэдэг байгаа. Хамгийн том гадаад арилжааны брокер гэсэн үг байгаа. За сая хэлсэнчлэн эдгээр шалгуураар бол та судалж үзээд өөрийнхөө үн цасны компани сонгоод болчих юм бол та
салбар дээр нь очоод одоо тэгтээ заавал салбар дээр нь ч очих шаардлагагүй шууд онлайнаар материалуудаа бүрдүүлж өгөөд шууд дансаа нийлгэх боломжтой байгаа. За одоо та үнцаасны компани сонгогдсон байх. Би бол яг хуу Art Securities дээр ажиллаж исэн болохоор Art Securities-ийг яг загвар болгоод жишээ болгоо аваа үзчихье гэж бодлоо. За бүгд бол ер нь адилхан дараалттай, адилхан материал цуглуулж 10,000 төгрөгт бол нээж өгдөг байгаа. За тэгэхээр та үнцаасны компани дээр дансаа нийлэхийн тулд утасны дугаартай байх хэрэгтэй. За Монголд байдаг бол Монгол дугаараа ашиглаж болно. Гадаадд байх юм бол гадаад дугаараа ашиглаад нийлгэж бас болдог байгаа. За имэйл хаягтай байх хэрэгтэй. Gmail, Yahoo аль нь ч хийж болно. За тэгээд бүрдүүлэх материал бол иргэний үнэмлэх. Тэгээд 10,000 төгрөгийн хураамжийг бол данс нийлгэхэд бол үнцаасны компанид бол төлөх хэрэгтэй гэдэг байгаа. Тэгэхээр одоо энэ дээр бол үнцаасны данс нийлэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ гэхээр зэрэг иргэний үнэмлэх, өөрөө нэр дээрх арилжааны банкны дансны мэдээлэл байх хэрэгтэй. Яг гэвэл та хөрөнгө оруулалтынхаа арилжааныхаа дансыг тэнэглэхийн тулд банкны мэдээлэл чинь бас хэрэгтэй болдог байгаа. Хэрвээ та насан туршаагүй бол яах вэ гэхээр зэрэг төрсний гэрчлэгээний хуулбар, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар, одоо аав ээж асран хамгаалагч байх нь тэгээд хүүхдийн нэр дээрх арилжааны банкны мэдээлэл байх хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ хүүхдэд хугацааны данс нийлгэсэн ч гэсэн яг тэр хүүхд өөрөө бие даагаад шууд арилжаа хийх бол боломжгүй байдаг байгаа. Түрүү хэлсэнчлэн гадаад байгаа хүн бол бас дансаа нийлгэх боломжтой байдаг гэсэн. Гадаад паспорт Монголд арилжааны банкны данстай авах хэрэгтэй л гэсэн байгаа. Зайнаас та одоо гадаадд оршин сууж байгаа монгол ах юм бол хөрөнгө оруулалт бас дансаа нийлгэх боломжтой байгаа. Art Securities Facebook-ээр холбогдоод эсвэл support@artsecurities.com мэйл хаягаар нь холбогдох баримтууд бичгүүдэд илгээгээд дансаа нийлгэх боломжтой байгаа. За хүүхд хувьцаа авч болох уу болно гэж байна. Хүүхд нэр дээр үнцаасны данс нийлгээд хувьцаа авч болдог гэж байна. За ингээд үнцаасны дансаа та одоо нийлэхийг сурцсан. Тэгвэл одоо яаж үнцаасаа дансаа цэнэглээд хувьцаагаа авах вэ гэдгийг сурцгаая. За үнцаасны дансаа нийлэгдсэн. Одоо тэгвэл таны гар утасны апп дээр чинь бол ийм дэлгэцтэй харагдаж байгаа. Би бол Arda app дээр жишээ болгоод үзүүлнэ. За тэгвэл одоо хувьцаа авах гээд үзье. Үйлчлэгээ зэснээс хөрөнгө оруулалт руу н ороод тэгснээр та бол одоо энэ дээр бол хоёр төрлийн данс бол харагдаж байгаа. Нэг нь бол төлбөр тооцооны данс, нөгөөх нь бол ингээд үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн данс гэдэг байгаа. Энэ хоёр дансын ямар учиртай вэ гэхээр зэрэг төлбөр тооцооны данс нь бол та яг хувьцаа авч зарж байгаа тэр бүх мөнгө чинь бол яг энэ данс руу ордог. Энэ хоёр дахь данс нь болохоор зэрэг ÜЦТХТ гэдэг нь бол таны ногдол ашигуут чинь бол яг энэ данс руу ордог байгаа. Хоёр тусдаа гэсэн үг. Яг хувьцаанууд нь бол эндээ ордог, ногдол ашиг нь эндээ ордог гэдээ ойлгочих болно. Тэгвэл одоо арилжаа хийхин тулд мөнгөтэй авах хэрэгтэй тийм үү? Тэгвэл цэнэглэх гэж дараад тэгээ банкныхаа дансыг оруулаад эдгээр цэнэглэх юм бэ гэдгийг оруулаад үргэлжлүүлэх гээд утгаа бичээд тэгээ үргэлжлүүлээд дансаа цэнэглэж чинь. Тэгсний дараа бол та арилжаа гэдээ орчин. Арилжаан дотор шууд энэ баруун дээд буланд хайлтын товчлууд дээр дараад за 5 толгойг авах гээд үзээл та 5 толгой гэдээ харагдчих юм бол орчиж чинь. За жил дээр нь дараад сүүлийн жилийн хувьцааны ханшийг бол ингээ харчиж болж байна. 5 толгой бол нэг 30 хэдээс 33-аас одоо бол 29,980 болтлоо буурсан байгаа юм байна. Одоо энэ дээр бол одоо яг харагдаж байна. Өнөөдөр 29,240 дээр нээгдээд хамгийн дээдл нь 30,000 хүрчээд тэгээ хамгийн доотлол нь бол 29,220 дээр хүрээд тэгээд яг хаагдтаа бол 29,980 дээр хаагдсан байна. За 52 7 хоногийн дээд ханш нь бол өнгөрсөн жилийн хугацаанд бол 33,980 бол хүрч исэн юм байна. За доод ханш нь бол өнгөрсөн жилийн хамгийн доод ханш нь бол ингээд энд бол 24,880 хүрч исэн юм байна. Тэгээд компани зах зээлийн үнэлгээ бол 1.6 их 80 төгрөг. За энэ дээр бол яг захиалгын самбар байгаа. Зүүн тал нь бол
ногооноор яг авах захиалгуудыг харуулж байна. Яг хідээр захиалгууд орцсон байгаа хэдийн ширхэг. За баруун талд нь бол зарах захиалгууд нь хэдийг ямар ханшаар зарах юм бэ гэдэг нь байж байна. Тэгэхээр авах захиалгууд бол 29330 ширхэг байгаа юм байна. Харин зарах тал дээр бол 30,000 байгаа юм байна. Тэгээ энэ хоёр бол яг арилжаа нээгдэхэд бол биелэгдэх нь биелэгдээд одоо энэ биелэлт дээр бол ингээ 30,000 29,980 дээр биелэгдээд 30,000 хүртэл бол ингээ биелэгдсэн байна. Тэгээ маргааш бол үргэлжлэнэ. За арилжаа бол яг даваагаас баасан аригт өглөөний 10-аас өдрийн 1 цагийн хооронд явагддаг байна. Тэр хугацаанд л яг арилжаагаа амжиж оруулахгүй бол маргааш хүртэл хүлээх болно л гэсэн үг. За тэгээд арилжааныхаа захиалгыг оруулахдаа бол нөхцөл гэж байгаа 3 төрлийн нөхцөл байгаа. Сарын хугацаатай, өдрийн хугацаатай, эсвэл өдрөө сонгох гэдэг. Таны захиалга бол эдгээр хугацаанд бол ингээд идэвхтэй байна л гэсэн үг. Та цуцлчихгүй бол. За эндээсээ бол одоо ингээд сарын хугацаатайгаар сонгочоод тэгээ нэгжүүн бол одоо 30,000 гэд оруулчихъя. Нэг ширхгийг авах гэд. Тэгэхээр ингээд 30,000 гэд нийт дүн бол орчиж ийн. Үлдэгдэл бол яг надад бол аль хэдийн 6 ширхгийг авцсан байгаа нь бол харуулж байна. Авах гэхээр зэрэг 30,300 гэдэг нэг хувийн шимтгэл нь 300 төгрөг гэд надаас бол нийт 30,300 төгрөг бол гарах нэ. Ингээд захиалга амжилттай гэсэн. Одоо ингээд захиалга зэс рүүгээ орох юм бол яг энд ингээд байж байна. 29,000. Энэ бол биелцэн нь харагдаж байна. Хүлээгдэж буй нь бол одоо энд харагдаж байна. Хүлээгдэж буй рүү орохлоор зэрэг 5 толгой гээд 30,000 нэг ширхэг гээд бол харагдаж байна. Таны биелцнүүд чинь бол энд ингээд харагдах байгаа. За захиалгын самбар дээр бас нэг анзаарчих зүйл нь бол яг зарах захиалгах нь аль ханшин дээр хэдэн ширхэг байгаа юм бэ гэдгийг захиалгынхаа авах ханшин дээр яг хэд байгаа юм бэ гэдэгтэй бол харьцуулчихад бас буруутахгүй. Ягаад гэхээр зэрэг одоо энэ захиалга зарах дээр бол 30,000 дээр бол бас 30,100-аас дээш ханш дээр бол дийлэнх ширхгүүд нь байхад хажууд нь яг авах ширхэг нь бол хамаагүй цөөхөн байна тийм үү. 29,300 дээр л 130 байгаа болохоос ш цаашаа бол цөөхөн бол явчих. Энэ юу гэсэн үг вэ? Зэрэг илүү олон зарах захиалгууд авахаасаа олон байгаа болохоор ирээдүйд бол ханш 30,000-аас бол энэ зархууд нь бол хэрвээ нэмэлт авах захиалгууд орж ирэхгүй бол зарах үнэ бол буулгаад авах захиалга нь биелэгдээд явцдаг байгаа. Тэгэхээр хэрвээ зарах захиалга нь авахаасаа илүү байх юм бол үн илүү буурах магадaltaй. Харин авах захиалга нь зарахаасаа илүү байх юм бол өсөх магадaltaй гэсэн үг. За тэгээд энэ дээр бол одоо ногд ашигынхаа энэ цэц дээр аваачлаар зэрэг мөнгө үсэх гэдэг сонголт бол идэвхжиж байна. Ингээ мөнгө үсэх рүүгээ ороод тэгээд та 100 төгрөг энтер гээд оруулчих юм бол мөнгө үсэх амжилттай илгээхлээ гэж шууд 100 төгрөг ингээ гарчихна гэсэн үг. Таны ногд ашигын данснаас чинь. За ногд ашигаас бол 5% татвар суудахдаг байгаа. Башрамт хэлэхэд. За ингээд захиалгаагүй сурцсан. Ногд ашигаа хараа сурцсан. Ногд ашигаасаа мөнгөө яаж татах вэ гэдгээ сурцсан. Ингэснээр бол таны хувьцааны арилжааны чинь үйлдэл бол үүгээр гүйцэд боллоо. Та одоо өөрийнхөө хувьцааг бүрээ авч чаддаг болсон байх гэж найдаж байна. За энэ дээр бол яг хувьцаануудыгаа ингээд зүрх дээр нь дарчих юм бол сануулцдаг байгаа. Яг авах бол ингээл хайнаа л гэсэн үг. За бонд бол ингээд бас байж гин. Нээлттэй бондуудыг ингээд харж болж гин. Сан бас харж болж гин. Хөрөнгө оруулалтын санал гарч ирж байна. Тэрнээс иш яг бирж дээр байгааг бол хувьцаа ашиг хайгаал ингээ гаргах чинь гэсэн үг. Мандал ирээдүй ардны хос гэдэг байгаа. За тэгвэл миний авцсан хувьцаануудын гүйцэтгэл ер нь хэр байгаа юм бэ гэдгийг харахын тулд миний өгөөж гэдгийн хажууд дэлгэрэнгүй дараад жагсаалт руу орохлоор зэрэг яг аль хувьцаанууд хэдэн хувиар ингээд та авсан хэдээр ингээд өссөн байгаа чинь бол шууд харагддаг байгаа. Одоо энэ дээр бол Invescore-ыг 283,000-аар болцсон байгаа юм байна. Би бол 283,250-аар авсан. Одоо бол 311,500 болцсон байгаа юм байна. 10% өгөөжийг бол ингээд авсан гэдгээ бол харж чад болох нэ. За хэрвээ та энэ хүртэл үзэж чадсан бол танд баяр хүргэе. Та ямар ч байсан үнэт цаасны биржийн арилжаа хэрхэн явагддгийг, үнэт цаасны компани яаж сонгодгийг, захиалга хийж арилжаанд хэрхэн оролцож болдгийг бэ гэдгийг
мэдэж авлаа. Хэрвээ танд данс нэх бүртгэлтэй холбоотой эсвэл захиалга өшөө яаж өгдөг юм бэ гэсэн асуултууд байвал та сонгосон цаасны компанитайгаа холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авахыг зөвлөхөөр байна. Ямар ч хэсэн та мэдхгүй зүйлээрээ оролдож өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг сануулж байна. Та одоо тэгтээ нэг том асуудалтай тулгарсан байх гэж бодож байна. Энэ нь бол ямар хувьцааг яаж юу хувьцаагаа шинжилж би авах ёстой юм бэ гэсэн асуулттай бол одоо нүүр тулж байгаа байх. Би ямар ч хэлсэн өөрийнхөө 10 жилд сурч мэдэж хийсэн туршлагаасаа бол бүх зүйлээ бол зааж сурах болно. Яг бүгдийг нь үнгүй заахгүй бах. Заримыг нь бол үн төлбөртэй заана гэж бодож байгаа. Гэхдээ ямар ч хэлсэн асар олон зүйл өшөө зааж сургах үлдсэн байгаа. Би тэрийг бол бүгдийг ингээд шат дараалтайгаар цогцоор нь заахаар бол төлөвлөсөн байгаа тул та заавал дагаж бусадтай хуваалцах төр тусалцаарай гэж уриалж байна.